Орчин холбооны улс ЮНЕСКОгийн дэлхийн өв байгаль нурд үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн байгаль орчин нийгмийн зөвлөлийн үнэлгээ, төслийн туслах талангийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг шуурга зохион байгуулах зардлыг санхүүжүүлэхээр засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал 1964 онд анх яригдж эхэлснээс хойш үеийн засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч Орчин холбооны улсын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй үдий хүрсэ. Хамтарсан засгийн газар байгуулагдсанаас хойш олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ажлыг хөдөлгөх зорилгоор шат дараатай ажиллаж байна. ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол улсын Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна. Монгол улсын байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Орчин холбооны улсын байгалийн нөөц экологийн сайднаар байгаль нуур болон сэлэн мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай санамж жижигт гарын үсэг зурж, мөн санамж жижигний дагуу хийх ажлын төлөвлөгөө хэлэлцэн тохирч гарын үсэг зурсан. Ажлын төлөвлөгөөний дагуу 2026 оны эхний хагаст Багтаан Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлт гарах зорилттой ажиллаж байна.